Манай байгууллага болохоор 2004 онд анх удаа байгуулагдсан төрөмс байгууллага байна. Тэгээд хамгийн анх байгуулагдсан зорилго маань болохоор Асаги сонины тэтгэлэг хөтөлбөр гэж одоо Японд байдаг. Тэр нь ямар ч хөтөлбөр ингээд тэгэхээр нөгөө одоо сонин тараанга сургалтынхаа төлбөрийг төлүүлээд бас нөгөө амьдарч байгаа байр орон сууцныхаа төлбөрийг төлүүлээд гэсэн ийм хөтөлбөрөөр оюутнуудыг сургадаг. 2004 онд байгуулсан. За мэдээж дээр нь бас Монгол Японыхон хоорондын харилцааг хөгжүүлэх, Монголын оюутан залуусын одоо Япон улсад илүү эрчимтэйгээр суралцуулах гэсэн ийм зорилгоор байгуулагдсан. Тэгээ яг одоогоор эхэлж байгаа үйл ажиллагаа маань болохоор энэ Асаги сонины тэтгэлэг хөтөлбөрөөр одоо горлож ажиллаад дээр нь мөн одоо янз бүрийн Монголд байгаа японочдыг хамарсан соёлын арга хэмжээнүүд, за дээр нь бас сургалтууд, бизнес сургалтууд, за бас хэлний сургалтууд гэсэн юм сургалтуудыг явуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. Асаги сонины тэтгэлэг хөтөлбөр гэдэг нь болохоор 2005 оноос эхэлж байгуулагдаад яг одоогийн байдлаар манайх энэ жил 11 дахь ээлж явуулах гэдэг ингээд хүүхдүүдэд бэлдээд байж байгаа. Тэгээд энэ хөтөлбөр нь болохоор уг нь бол жилд 2 удаа авдаг гэж байгаа. Яг нөгөө Японд манай жоох эдийн засгийн байдлаас үүдээд жилд 1 удаа болчиход байгаа. Гэхдээ бас чангалгүйгээр одоо энэ жилийн байдлаар гэхэд одоо 20 оюутан тэнцсэн байгаа. Энэ 20 оюутан маань явах юм бол яваас оюутан мантай ингээд 100 гарах бас нэг юм амжилтанд хүрээд явж байгаа. Тэгээд очиод энэчнээс Японы хэлний мэдлэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж аваад гэхдээ мэдээж тэр бол тийм их өндөр зэрэг дэв шаарддаггүй. Анхан шатны мэдлэгтэй хүүхдүүдийг шалгаруулж аваад шалгалт өгүүлээд зан чанар алив байдлаар одоо тохирно гэж авч үзэх юм бол цааш нь явуулаад тухайн хүүхд маань энэчнээс гарах одоо онгоцны төлбөр, за бас бизнесийн төлбөр гэж байдаг. Очиод дараа нь байр орон сууцны төлбөр, 2 жилийн одоо сургалтын төлбөр гэсэн энэ бүх юм төлөвлөлээд сургууль сурах гэсэн ийм тогтолцоо байгаа. Хамгийн гол нөхцөл нь болохоор манай Асаги сониг одоо нөгөө хүргэх ажил гэж байдаг. Тэр сониг хүргэх ажил одоо ажлын гол нөхцөл гэж авч үзээ. Тэр нөхцөлд өөр явна гэсэн. Очоод энэ хүүхдүүд маань анхан шатны Японы хэлний мэдлэгтэй хүүхдүүдийг авч болохоор юунд Японы хэлний сургууль сурна. Тэгэхээр эхлээд Японы хэлний сургууль сурахын тулд манай Монголоос 10 жилийн боловсролтой өгөх шаарддаг. Тэгэхээр 10 жилийн сургуулийн төгсөөд 1-р курс, за бас 2-р курсын хүүхдүүд ерөнхийдөө яг нас, за боловсролын хувьд шалгуураа хангаа явж байгаа. Тэгээд Японы хэлний мэдлэгийн хувьд болохоор жишээлбэл манай төвдөл гэхэд одоо 6 сар үдцсэн хүүхдүүд тэр тэнцээд явж байгаа л да. Тэгээ бүх сургуулиас манайх эсэлтэй авдаг. Ерөнхийдөө соёл эрдэм тэгэл отон тэнгэр их засаг гэл маш олон сургуулиудаас хүүхдүүд явдаг. Дандаа 1-р курсын, 2-р курсын, 3-р курсын хүүхдүүд. За зарим тохиолдолд төссөн хүүхдүүд ч гэсэн байдаг. 20-26 нас заасан байна. Тийм. Тэгээд төссөн тэгээд 26-аас дотоош байх юм бол явж болно. Явж исэн оюутнууд ч зөндөө байна. Тэгээд цаашаа өөрсдийнхөө хүссэн мэргэжлээр суралцаад магистр, бакалавр гэх мэт одоо суралцаадыг явж өмсөл зөндөө байгаа л да. Сонгон шалгаруулалт гэж байна. Энэ маань анкет бөглөөд тухайн хүүхдийн одоо ерөнхий байдлыг хараад за тэгээд тэрэндээ тэнцэх юм бол дараа нь манайхаас явуулдаг бичгийн шалгалт гэж байна. Одоо Монгол Дэлхийн төлөөлөгчийн байгууллага бай манайхт нь. За тэгээд тэрний дараа ярилцлагын шалгалт гэж байна. За тэгээд энэ 3 шалгалтанд тэнцэх юм бол дараа нь Японоос хүмүүс ирээд тэгээд яг эцсийн шалгалтыг авдаг. Тэр нь болохоор ярилцлагын шалгалт аа. Шалгалтыг цаад Асаги сонины усуд авдаг учраас ямарваа нэгэн одоо нэг тийм
нэг янз бүрийн жоохон ташаа ойлголтууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм бол ерөөсөй байдаггүй. Жишээлбэл одоо манай сургалтын төвд 6 сар сууснараа ч гэдэг юм уу. Одоо нэг жоохон тийм суусан ч биш, суугаагүй ч гэсэн хоёрын хооронд ингээд явж байгаад танаас уусан гэсэн байдлаар ингээд явна гэдэг юм бол энэ манаас жоохон өрөөсгөл алгах болчихно доо. Хамгийн гол нь хувь хүн маань айгуу сайн хичээгээд ингээд яах юм бол хаач бойлоо сурсан ялгаагүй явж болно гэсэн. Яг нь манай зурсны онцлог гэх юм бол мэдээж энэ асаагийн сонир явуулахын тулд одоо 4 шалгуур байдаг. Энэ 4 шалгуурын эхний 2-3 шалгуурыг бол бид нар манай Монгол ажилчид авдаг. Тэгэхээр тэр шалгалтыг авдаг, тэр явуулдаг энэ багш нар одоо ингэж хичээлийн заан гэдэг нь бас тухайн талаар мэдлэгийг бол маш их өгч ийн гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь энэ хүүхд маань нөгөө 2 жил очиод зүгээр нэг сурах биш, ажлангаа суралцах гэдэг утгаар яг одоо нийгэмд гарах хувь хүн гэдэг утгаараа зан чанарын хувьд тохиргоогүй гэдэг хүний ерөнхий байдлыг нэлээд авч үздэг. マナーに続いてここからは法律について学んでいきましょう。日本で生活する以上、日本の法律を守らなければいけません。Ер нь бол Asahi чинь Японы одоо нэг 4 том хэвлэлийн топ хэвлэлийн хэвлэлтэй. Тэр маш их нэр хүндтэй тийм том сонины газар байна. Гэхдээ орон даяар хэвлэгдэж тараагддаг. Гэхдээ манай хувьд болохоор Япон нөгөө баруун бүс гэж хуваагдаад тэрний одоо зүүн бүст нь манайхтай хамтарч ажиллаж хүүхдүүд маань дандаа зүүн бүс буюу яг нөгөө Токио, Сайтама, Йокохама гэсэн төв хэсгээр явдаг. Хагас зэрэгжилтийн байдалтай ажилладаг гэж ойлгож болно. Энэ Asahi сонь маш хариуцлагатай хүнд одоо нөгөө мэдээллийг цагт нь үнэн зөв мэдээллийг хүргэж яана гэдэг нь өндөр хариуцлагатай ажил гэж Япончууд өөрсдөө үнэлдэг те. Ерөнхийдөө тэр одоо ажиллаж байгаа тэр Asahi соньныхын талын хүмүүсээс ч гэсэн харж байхад одоогийн нэртэй корпорацийн бүсүүдийн захирлууд ч гэсэн бага одоо залуу насндаа иймэрхүү Asahi-гийн ажил хийж жаад тэгээд одоо амьдралын төсвөр төвчээр хатуужил сууж өөрөөсөө энэ замдаа хүрсэн гэсэн ийм хүмүүс яриа их байдаг л да. Тийм учраас энэ ажлыг бол их өндөр тавьдаг. Тэр утгаараа хариуцлага өндөртэй. Шүн шууд босоод 1 цагт 2 цаг сонин тараана гэдэг маань тэр хүн ажлынхаа байранд ойрхон байхгүй болохгүй гэдэг утгаараа шууд ажлынхаа байрны дээд талд өөрсдийнх нь амьдрах байр гэдэг. Ерөнхийдөө сонины газраас бүх юмыг шийдээд төвчтэй. Хамгийн эхлээд энэ хүүхдийг тэтгэлэгт хамруулахын тулд хаана ажиллах вэ гэдэг асуудлыг эхлээд шийднэ л дээ. Тэгээд тэр асуудлаа шийдчих юм бол дараа нь шууд тэр нөгөө ажиллах газраас нь ойрхон сургуулийн сонгоо. Ажлын маань ачаал жоохон хүндэлтэй. Нөгөө Монголд болохоор сончин өдөрт 1 дугаар гардаг бол Японд 2 дугаар гардаг. Өглөөний сонин, өдрийн сонин гэж байдаг. Өглөөний сониг Япон хүмүүс маань өглөө 6 цагт унших ёстой. Тэр 6 цагт унших ёстой сониг гэрт нь хүргэж өгөх ёстой гэрийнх нь хаягаар гэсэн. Тэгэхээр тэр одоо сониг хүргэх усуд маань шөнийн 1 цагаас за нөгөө газраас хамаарат 4 цаг 5 цаг хүртэл ингэж ажил хийж сонингоо тараадаг л да. Тэгэхээр шөнө нь бол тэгэхээр нэлээд ачаалтай ахна тийм ээ. Тийм учраас хичээлийн бас манай тэр нөгөө тэтгэлэгт холбооноос одоо нэг сургуультай зөвлөлүүд тийм ээ хичээлийнхэн цагийг хайлуулах өглөөгөр богинохон байдлаар яриад орон сонин тарах нөхцөл болцоогоор нь хангаад гэсэн мэтлэр байдаг. Гэхдээ одоо дан одоо ажил хийлгэхэд байдгийн биш үү гэж бол хизээч ойлгож болохгүй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл ингээд энэ амжилтын юунаас ингээд харж байхад манай Asahi-гаар явсан оюутнууд маш их одоо тэр сургуультаа бас манлайлж тийм бусад хувийн зардлаас одоо 9 оюутнуудтай харьцуулахад уралдаан тэмцээн юмдаа маш их идэвхтэй оролцоод одоо байнгын одоо нөгөө манай одоо тайлан мэдээг явуулдаг л да. Сарын ирц тэгэл одоо нөгөө идэх байдал гэх бүх юм дээр бол маш сайн гялцж амжилт үзүүлж явдаг манай монголчууд. 実際に販売店で働く小学生に日本のことについて聞いてみました。街に走っている車たちがみんなきれいというか汚れてないへこんだりした車が走ってないで街の中はゴミとかは落ちてなくてきれいのにすごいなってびっくりしたことがたくさんあります。 Ерөнхийдөө өнөөдрийн байдлаар манайд одоо 100 гаруй оюутан явлаа гэхэд Монголд ирж ирсэн 20 оюутан л дандаа бусд нь үлдээд өөрсдийнхөө замаар одоо сургуулаа төгсөөд өөр сургууль төвшин суралцаад Монголд инженерээр суралцж байсан бол инженерийн чиглэлүүдийн чинь магистр, мастер сурд юм уу? Аль эсвэл бүр ажилд орж байгаа оюутан ч хүртэл байна. Тэнцэн ажилд ороод үлдээж байгаа. Тэгээд
яг уу одоо нэг жилийн өмнө хүртэл байна уу да үлдэж одоо болдог байсан бол одоо өшөө олон оюутан арын оюутныг явуулах боломжоор хангахын тулд өмнөх оюутан аль болох төгсгөөд тэр одоо хугацааг нь дуусгаад гэсэн юмыг одоо манай зүгээс шаардлагыг тавьж байна. Манай дээр захирлууд одоо сонгон шалгаруулж хүмүүс маань Монголд одоо 2 удаа ирдэг л дээ нэг хүүхдээ яах ч тэгээд ирээд эцэг эхчүүдтэй нь уулзсан сургуулаар нь одоо очиж ямар хөө байдалтай байна гэж үзэн. Тэгээд тэр танилцуулсныхаа дараа очиод зөвхөн одоо ажилуулад бай гэж боддоггүй, зөвхөн одоо сурах одоо Японы хэл үзүүлэлттэй гэж боддоггүй. Японы соёл зан заншилтай танилцуулах гэдэг бүгднээсээ маш их гоё арга хэмжээний зохион байгуулалт одоо сумо үзүүлэгч юм уу, за Диснейленд үзүүлэгч юм уу, ямар ч хэсэг Японы одоо энэ суралцах хугацаанд нь бол энэ том аялын одоо бүс нутаг гасуурдаар нь бол аялуулдаг. Тэгээд энэ хүүхд маань хамгийн гол онцлог гэх юм бол юу вэ гэхээр яг уу энэчнээс одоо хувийн зардлаар явж байгаа оюутнуудтай харьцуулах юм бол яг 100% бол биш л дээ. Гэтэ ерөнхий одоо дийлэнхэд ингээд харьцуулаад үзэх юм бол маш их одоо амьдрал суралцаж бие дааж ирдэгтэй энэ хүүхд нь. Шүн босч ажиллаа тэрүүгээр өөрөө бүх юмаа зохицуулаад ингээд явна гэхээр цагийн хуваарлалт, мөнгөний хуваарлалт, хүнтэй харилцаа ерөөсөө энэ чинь Японы нийгэмд орол Япон хүмүүстэй харилцаа ингээл ажиллаад явж байгаа юм чинь одоо ерөөсөө хүнтэй яаж хэрхэн харьцах вэ, хэрхэн ажиллах вэ, ажилдаа яаж хандах вэ, яг л одоо хүнд таалагдах уу тийм ээ тэр бүх юмнуудыг суралцаад ирдэг учраас энэ бол Монгол байгаа 2 жилдээ бол харьцуулшгүй том боломжоо гэдгийг оюутан залуустан бол бардам хэлэх байна та. 夏の暑さにはちょっと慣れにくいです。はい。夏は湿気が多くて日本の場合は、蒸し暑いというかサウナみたいに感じます。僕たちはモンゴルは乾燥しているからサラサラという空気なんで全然違います。Энэ тэтгэлэг маань яг очиод нэгдүгээр нэг хэсэг нь болохоор бэлэн мөнгөөр бэлэн йенээр болгогдно. Дараачих нь болохоор байрны төлбөр энэ шууд олгоод өгчөж байгаа. Дараачих нь болохоор сургалтын төлбөр. За тэгээд мэдээж нэг эрүүл мэндийн даатгал, бусад янз бүрийн арга хэмжээнүүдийн зохион байгуулалтны төлбөр гэдэг. Ингээд бүх юмнууд оролцуулаад иймэрхүү байдлаар олгогддог л доо. Тэгээ яг нийт байдлаар ингээд тооцоод аваад үзэх юм бол жирийн нэг одоо нийгэмд ажиллаж байгаа Япон хүний цалинтай тэнцвүүц цалин. Өөрөөр хэлбэл яг одоо дүнгээр тоо дүнгээр хэлэх юм бол 240 гаруй мянган йений цалин авч ажиллана. Гэтэ яг уу энээсээ тэр нөгөө байр орон сууц сургалтын төлбөрийн суудагчлаар нэг хүний гар дээр яг сард бэлэн олгогддог болохоор нэг 100 гаруй мянган йен. Хүнээс хамаарат өөр байгальтай мэдээж зарим оюутнууд бол за хөрөнгө мөнгөөр ярих юм бол зарим нь машинтай болоод ирлээ л гэдэг, зарим нь за байр сууцны мөнгөтэй болоо ч гэдэм юм. Юу юунаас илүү хамгийн гол хөрөнгө оруулалт болохоор энэ хүн амьдралын сургамж, амьдралын ухаан хайрлаж байгаа 2 жил байгаа. Энэ маань хамгийн том хөрөнгө оруулалт байгаа. За тэгээд эргэж ирээд ямар ч хүнтэй харилцаж чинь ямар ч одоо газар очиод хүнээс өвдөл сурна гэдэг чинь болохоор хамгийн том чухал зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ухаанд суралцаад ирж байгаа хүн учраас энэ чинь ирээд бол ямар ч гэсэн амжилттай хөдөлмөрж ажиллаж байгаа. Манай дэс судалгаас харахад. За наацх нь гэдэг юм бол Монгол Япон төв тий. Тэгэл Японы элчин сайдын яам. За нөгөө Сөргөө Монгол корпорац гэдэг дандаа Японы одоо нөгөө том хөрөнгө оруулалттай байгууллагууд ажиллаж байгаа. 販売店にはこんな先輩たちがいます。何か悩んだ時は相談に乗ってもらいましょう。きっと良いアドバイスがもらえるはずです。 Япон хэлтэй хүүхдүүдийг аваад тэр хүнийг Японд очиод Япон хүмүүстэй хэрхэн харилцах вэ? Ажлын талбар дээр хэрхэн ажиллах вэ? Хүнтэй хэрхэн харилцах вэ? Тэр Японы одоо өндөр нийгэмтэй бие хэрхэн авч явах вэ гэдэг талаар нэгдүгээр цаадаг. Хоёрдугаарт энэ оюутан маань очиод мотоцикл за тэгээд бас нөгөө ундаг дугуй унаж одоо тэрэн дээр сонингоор ачиж үүрээд ингээд хараад учраас тэрийн манайх жолооны дүрм заадаг. Монголчууд зөвхөн монголчууд биш Вьетнам, Хятад гэдэг энэ нөгөө Азийн орнуудаас маш их оюутнуудыг авдаг. Сүүлийн үед тэр асаагийн сонины улсууд болохоор Монголын одоо оюутны тоог нэмэгдүүлье гэдэг нэг маш ихээр ирж за тэр одоо төлөөлөгчийн газар ямар хөө байдалтай ажиллаж байгаа. Яагаад ийм хүмүүсийг одоо явуулж байгаа гэсэн байдлаар манайхыг одоо тэр Хятадын төлөөлөгчийн газар ч гэдэг юм уу, Вьетнам төлөөлөгчийн газрын хүмүүс ч гэсэн ирж тэр үзэжсэн удаатай л да. Тэгэхээр манай монголчууд бол тэр чинээгээр монгол оюутнууд манаас нэр хүндээ авч явж чадж байгаа. Маш их амжилт үзүүлж чадж байгаа.
Эхний 3 сар бол маш хэцүү байсан гэж ярьдیں۔ Тэгээд эхний 3 сарыг л авчих юм бол дараа нь юу ч биш гэж ярьдаг л да. Тэгээд эргээд ингээ энэ 2 жил тарахад маш их өндөрлөг төрсөн. Үнэхээр их замыг туулаад тий өөртөө маш их том хөрөнгө оруулалт одоо хийжээ баярлалаа гэсэн хүмүүс л нэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн бас хийж байгаа ажлаараа бас бахархаад хааштай ч гэсэн олон одоо оюутныг явуулах юмсан гэж бодож хичээж явдаг юм.